зарим хүмүүс хотын захад яасан хол ингэдэг. Гэхдээ хамгийн гол юм юу гэвэл хүүхдүүд хаана вэ тэнд хүүхдүүд зориулсан соёл урлагийн болоод эрүүл мэндийн бүхий л газрууд очиж үйлчлэх ёстой. Тэрнээс ч одоо бүх юм хотын төв төвлөрөөд байж бас болохгүй. Зүгээр хүмүүс ингээд зарим хүмүүс хотын захад байгаа юм чи хэн очих вэ гэж бодож иж болох юм. Заримдаа бас гомдол байдаг тий. Арай холуудаа гэж бодогддог. Гэхдээ театр гэдэг чи өөрөө хүний сэтгэлд ойрхон байгууллага байдаг. Хотын дараа Нямбатарын санаачлагаар түүний тойрог болох Сонгонайрхан дүүрэгт баригдсан Хүүхэд залуучуудын театр 2024 оны хавар ашиглан орсон. За мөн төсвийн 30 гаруй тэрбум төгрөгийг зарцуулж барьсан энэ хотын захад баригдсан барилгад за иргэд зорж ирж үзүр үйлчлэгээ үзэхгүй байх гэсэн иргэдийн шүүмжлэл тасрахгүй байгаамаа. Манай театр одоо яг хөшгөө нээгээд жил 7 сар болж байна. Ер нь бол улсын хүүхэд залуучуудын театр 27 жил театр маань хөшгөн хаалттай байсан. Өөрийн байр байхгүй байсан. Тэгээ Монгол Улсын засгийн газар бас энэ дөрвтэй алхам хийж улсын хүүхэд залуучуудын театрыг Сонгонайрхан дүүргийн энэ 5 дугаар хоронд байгуулсан. Зарим хүмүүс хотын захад яасан хол ингэдэг. Гэхдээ хамгийн гол юм юу гэвэл хүүхдүүд хаана вэ тэнд хүүхдүүд зориулсан соёл урлагийн болоод эрүүл мэндийн бүхий л газрууд очиж үйлчлэх ёстой. Тэгээд тэргээр манай театр маань одоо Сонгонайрхан дүүргийн 140 мянган хүүхэдтэй энэ сайхан Сонгонайрхан дүүрэгт байрлсан байгаа. Гэхдээ энэ ганцхан Сонгонайрхан дүүрэгт хамаатай театр биш. Энэ дөрвөн уулын дунд байгаа энэ Монгол улсын бүх хүүхэд багчууд зорж ирж үзэх улсын хүүхэд залуучуудын театр гэсэн татвартай театр. Хүүхэд залуучуудын театр бол одоо ингээд Улаанбаатар чиглэлтгүй одоо Монголд ганц юм хүүхэд залуучууд чиглэсэн юм том театр байгаад байна улсын. Тэгэхээр энийг хотын захад барьчихаар хүмүүс ирж үзэхгүй байна гэдэг юм иргэдийн шүүмжлэл байгаад байна. Энэ том театрыг яагаад хотын захад авчиад барьчих хүмүүс төрөхгүй шүү дээ. Уг нь бол ингээд санаа зорилго зөв гэр ороолын хүүхдүүдэд хүргэе энэ хүүхдүүдийг соён гэгэрүүлээ гэдэг өнцгөр хийсэн баг. Гэтэл нөгөө талаас захад ингээд барьчихаар чи хүмүүс зорж очиж үзэхгүй байна гэдэг нэг юм яриад байна. Манайхыг бол одоо бид нар бол хүмүүс бол анх тэгж бодсон. Гэхдээ бид нар бол өөрсдөө менежментийг бол одоо төрийн байгууллагыг авч явж байгаа уран бүтээлчд ажилчид бид нар хүмүүсийг дуудах ажлыг өөрсдөө хийх хэрэгтэй. Тэрнээс ч одоо бүх юм хотын төв төвлөрөөд байж бас болохгүй. Юу гэхээр энэ улс маань өөрөө тэлж хөгжих ёстой энэ хот маань. За бас дээрэс нь газар байхгүй. Ийм том хэмжээний объект барилга зогсоолтой хүүхдүүдийн аюулгүй орчныг бүрдүүлэх газар гэдэг бол маш чухал. Тэгээ одоо бид нар өнөөдөр улсын хүүхэд залуучуудын театр ямар ч байсан бас эдийн засаг бас хүнд ийм хэцүү үед хүүхдүүд маань бас театртаа болоод аавна гэдэгт нэгт баярлж байгаа. Хоёрт бол өнөөдөр энэ хотын загч байсан энд хүүхдүүд байгаа шүү дээ. Энд 140 мянган хүүхэд байна шүү дээ. Энэ хүүхдүүд өнөөдөр төгжрэлд аав ээж нь ажилдаа явах гэж ямар хэцүү байгаа вэ? Энэ хүүхдүүд энэ төгжрлийн үед хүүхдүүдээ аваад хотын төв рүү орж юм үзнэ гэдэг асуудал бүр хүнд асуудал. Тэгэхэд өнөөдөр ядар театрны энд ирсэн тий одоо энийг дагаад усан байсан кино театрууд эндхийн хүүхэд багчуудад зориулагдсан хотын захын хүүхэд хотын төвийн хүүхэд гэсэн бид нарт ерөөсөө ялгсан бодол байж болохгүй. Хоёрт театрт хайртай аав ээж нар үр хүүхдүүдэд театрт очиж юм үзүүл сургая гэсэн бол машина унаад хүрээд ирж болно шүү дээ. Хүүхдэд дагуулад амралтын өдрүүдэд хүрээд ирж болно. Манай театр амралтын бүх өдрүүдэд тоглолттой байгаа. Өнөөдөр манай театр бас хүүхд багчуудыг хамруулахын тулд автобусны компанитай гэрээ хийж мөн сургуулиуд болон автобустай болцсон хүүхдүүд автобусаар яаж манай театрт одоо юм үзэж байна. Одоогийн байдлаар бол манайх давхцсан тоогоор бид нар 80 гаруй мянган хүүхдүүдэд үзүүрээр үйлчилж байна. Зүгээр хүмүүс ингээд зарим хүмүүс хотын захад байгаа юм чи хэн очих вэ гэж бодож иж болох юм. Тэгвэл манай энэ дүүрэг чинь нийтдээ одоо 140 мянган хүүхдэгч 28-30-аад сургуультай 10 жилийн сургуулиуд төрийн болоо төрийн бус олон байгууллагуудтай. За дээрээс нь бид нар хотын төвийн болоод хотын өөр дүүргүүдийн театр тайртай захирлууд, театр тайртай багш нар, театр тайртай ээж аав нар хүүхдүүдэд авчирч эднэрийг харин эргэтэн тэдний хүсэл сонирхлыг татахуйц Ромео и Жюльетта 18 таврын хайр тэр үлгэрийн жүжигүүд одоо энэ гадны орж ирж байгаа одоо яг дэлхийд тоглож байгаа жүжигүүдийг л бид нар энд байлгаж байвал тоглож байвал хүмүүс бүгдээрээ ирж үзнэ. Ганцхан манайх энд жүжиг тоглохгүй байгаа шүү дээ. Манай энд чинь бид нар ийм
800 760 хүүхдийн суудалтай энэ танхимд чинь сургуулийн бүх урлагийн үйлчлэгүүд манад болж байна. Хүүхдэд хамаатай соёлын бүх арга хэмжээ манад болж байна. Энэ дүүрэг одоо өнөөдөр сонгон хайрхан дүүрэгт хамгийн ойрхон газар UB Palace хүртэл нэг ч урлаг соёлын заал байхгүй байсан. 30 жил. Тэгээ UB Palace нураачлаа. Одоо баруун дөрвөн замын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордон хүртэл соёл урлагийн томоохон ордон театр нэгч байхгүй. 30 жил болсон ба шүү дээ. Тэгвэл өнөөдөр энэ театр байгагдсанараа жүжигүүд нь тоглогдоод явдгийн байгааз өдрийн цагаар энд хүүхдийн урлагийн үйлчлэг сургуулиудын ойн арга хэмжээ энэ дүүргийн ард түмний зохион байгуулж байгаа бүхэл ардын авиаснуудын арга хэмжээ дүүрэгт байгаа байгууллагуудын арга хэмжээ дүүргийн засаг даргын хамгийн газраар зохион байгуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудын бүхэл арга хэмжээ манай дээр болж шүү дээ. Тэгэхээр энэ чинь өөрөө соёл урлагаар дамжуулж соёлын боловсролыг бид нар холгож байгаа. Бас дээр нь соёл урлагийн байгууллагад энд байснараа иргэд маань эндээ соёлын үр хэмжээ авч байгаа байхгүй. Заримдаа бас гомдол байдаг тий. Арай холуудаа гэж бодогддог. Гэхдээ театр гэдэг чинь өөрөө хүний сэтгэлд ойрхон байгууллага байдаг. Тэгээд театрт ямар ч байсан ер нь театр бол хүнтэй, үзэгчтэй байх хэрэгтэй. Театр өөрөө жүжигчдээр оршин тогтнодог, бас үзэгчдээр оршин тогтнодог. Соёлын байгууллага гэдэг бол дандаа л сайхан юмны дуулал байдаг учраас манай театрт хүмүүс бол зорж ирэх нь бол маш их байдаг.